За орой минь төргий та бүхэнд нэгэн анхааруулах мэдээллийг хүргье. За сүүлийн үед одоо энэ эрүүл мэндийн засгийн 17-гийн 3 буюу одоо залим эхлэх гэмтрийн арга хэлбэр одоо улам нарийсч байгаа. Үүнийг одоо мэддэг иргэдэж байна, мэдгүй иргэдэж байна. Ер нь одоогийн энэ зах зээлийн энэ нийгэмд бол одоо хүнд итгэхэд хэцүү, хүнд бэрх болчихсон. Гэтэл өнөөдөр энэ захин хэрэгслээр фэйсбүүкээр за энэ олон зарын сонингуудаар зээл хурдан шуурхаа найдвартай гаргаж өгнө. Зуурчилнаа гэсэн зарууд их явж байгаа. За иргэд тэрэнд нь итгээд ингээд тухайн зуурч нөхөрт нь хандаад хохирч болчих. Тухайн зээлийг сонирхож байгаа иргэд нь өөрсдөө хөдлөх болон өдлөгт хөрөнгө байхгүй, нөө барьцаа хөрөнгө байхгүй. Татвар нөгөө нийгмийн даатгалаа төлдгүү, бусдад одоо бас зээлтэй, өртөө ийм хүмүүс байгаад идэг. Боломжгүй хүмүүс байгаад. За энэ хүмүүстэй тоглолт хийж нөгөө хуурамцаараа олон нийтийн захин мэргэжлэр буюу зарын сонингууд түгээж байна. За иргэд тэр мэдээлэл нь аваад тухайн зурш нөхөртэй холбогдчихно. За над дээр зээл гарах уу гэхдээ нөгөө зурш гарна ямар ч асуудал байхгүй. Та зөвхөн захин үнэлгээ, иргэний үнэлгээ цэц зургатаа бол өгч гэж байгаа. За ингээ хуурамч жүжигэнтэй бүрдүүл банкнаас ингээ зээл нь гаргаад өгчдөг. За иргэд зээлээ аваад баг зээлгээ тал шахуу нөгөө иргэн зуршсан нөхөрт бэлнээр гаргаад өгчдөг. ЭТМ-с. Нөгөө урамшуулаа авсан хүн чинь яах вэ? Утсын блоклоод ингээ цутаа алгуулад дараагийн үйлдэлээ дахиад үргэлжлүүлэх хийгээ явдаг. Иргэд өөрсдөө тухайн одоо гэмтрийг хохирогч болоо, холбогдогч болоо мөн зээлийн харилцаанд ороод ингээд үндсэн зээл хүүтэй төлөх үүргийг хүлээчихэж байгаа. Давхар хохироо явчихж байгаа иргэд. За тэгэхээр өнөөдөр энэ банк энэ зээл гаргаж түүний ашиг хүү авч байгаа. Энэ зээлдэгчээ өнөөдөр сайн судлаач. Нөгөө олон асуултаа асуугаач. Нөгөө шаардлагатай баримтуудаа шаардаач. Нөгөө гар хурууны хээгэн сайн аваач. Иргэд өнөөдөр энэ хуурын цаанд битгий итгэж. Өнөөдөр ийм хурдан гардаг зээл гэж юу багт бүгд цаана залим эхлэх гэмтрийн шинжтэй таны итгэл үнэмштэй тоглолт хийсэн ийм л одоо ашиг харсан зүйлүүд байгаа. Тийм ч өнөөдөр иргэдийн буруутай үүдэл одоо маш их байшгүй залим эхлэх гэмтрээр хохирч болоход. За тийм учраас энэ иргэд өнөөдөр зээл авахдаа өнөөдөр маш болгоомжтой авах хэрэгтэй. Банк өнөөдөр журмынхаа судалгаагаа сайн хий. За энэ зарыг одоо ингээ гаргаад байгаа энэ зар сонингууд өнөөдөр тэр зарын сайн судлаач. Зөвхөн ямар нэгэн эрсдэл хүлээвэл тухайн зар сонио хариуцлага хүлээхгүй гэдэг хариуцлаас мултарсан л одоо тэр үгээ тэр зарынхаа доор байршуулцдаг. Тэгэхээр хаана өнөөдөр анхаарч үзэх хэрэгтэй. Энэ зарыг байршуулдаг энэ зар сонингууд за мөн энэ иргэд өнөөдөр болгоомжтой авах хэрэгтэй байна. Энэ зээлийг гаргаж байгаа өнөөдөр банкуд өнөөдөр бас тэр журмынхаа дагуу зээлийн судалгаа сайн хийгээч гэж өнөөдөр хэлмээр байна. За тэгээ энэ төрлийн гэмтрэлд холбогдсон өнөөдөр хохирогчоор тооцогдсон хохирогч болсон иргэд ихээр ирж уулз зөвлөгөө авч байна. За илүү нарийн мэдээлэл авахыг хүсэж та хүн нөгөө юмтээлийн дугаарлал холбогдоод цагаа аваад уулзаарай. За заавал надтай ч гэлтгүй ер нь бусад хууч өмгөөлөгчд зөвлөгөө ерөөдөө заавал энэ харилцаанд орохоос авч байгаарай гэдгийг өнөөдөр энэ бичлэгээр та бүхэндээ хүргэх гэсэн юм аа. За ингээд оройг сайхан өнгөрүүлээрэ баяр та.